Үзэгчдээ эдийн засгийн тойрны нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдөр та бүхэндээ 10 дугаар сарын макро эдийн засгийн онцлог үзүүлэлтүүд, за мөн 2026 оны төсвийн тухай зарим мэдээлэл, за мөн ууд уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаарх мэдээллээс хуваалцахаар бэлтгээд байна. За үндэсний статистикийн хорооноос оны эхний 10 сарын нийгмийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулаад байна. За жил ирэх тусам иргэдийн цалин орлогын хэмжээ баг багаар өсдөгч, за худалдан авах чадвар, өрхийн амжиргааны төвшин төдийлөн дээшлэхгүй байдал үргэлжилсээр байна. За өөрөөр хэлбэл инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт цалин орлогоос давж өсчөөд байгаа нь за ядуурлын төвшин буурахгүй байгаагийн нэг шалтгаан гэж тайлбарлаж болохоор байна. За тэгвэл өнгөрсөн сард хийсэн судалгаагаар хэрэглээний бараа үйлчилгээний үнэд ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг дараах график дээр харуулж байна. За тодруулах юм бол оны эхний байдлаар бол жилийн инфляц 9.2% гэж гарлаа. За үүн дээр бол өмнөх сараасаа бол 0.6%-аар өссөн ийм дүнтэй байна. За мөн энэ инфляцийн төвшинг дотор нь авч ангиж үзэх юм бол за барааны бүлгийн үн бол 7.3%. За үйлчилгээний үн хөлтөг бол 14.7% буюу инфляцид хамгийн өндөр нөлөөг бол үзүүлсэн байна. За хүнсний бүлгийн үн 11.6%. За харин 8.2% нь бол хүнсний бус бүлгийн үн бол эзэлж байна. За макро эдийн засгийн дараагийн анхаарал хандуулах ёстой зүйл нь экспорт, импортын хэмжээ байдаг. За тодорхойлбол Монгол улс гэдэг айл хэдийн хэмжээний бараа бүтээгдэхүүн гадаад зах зээлд борлуулж, за ямар хэмжээний импорт хийсэн бэ гэдгийг албаны их сурвалжийн ярианаас хүргье. 2025 оны эхний 10 сард экспортын 93%-ийг уул уурхай, 4.3%-ийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспорт 966.6 сая $аар буурахад нүүрсний экспорт 2.9 тэрбум $, буюу 39.5%-аар, угаасан ноолоор 256.7 сая $, боловсруулаагүй газрын тос 55.4 сая $, буюу 20.3%-аар, хонь ямааны мах 14.1 сая $-аар буурсан нь гол нь нөлөөлсөн байна. Харин зэсийн хөдөр баяжмлын экспорт өмнөх оны мууиес 1.9 тэрбум $, буюу 73.1%-аар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Импортын 21.9%-ийг машин механик тоног төхөөрөмж, 20.8%-ийг эрдэс бүтээгдэхүүн, 18.9%-ийг тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 9.3%-ийг үндсэн төмөрлөгийн импорт тус эзэлж байна. Импорт өмнөх оны мууиес 228 сая $-аар буурахад ачааны автомашин 168 сая $, буюу 27.5%-аар, нийтийн тээврийн хэрэгсэл 51.3 сая $, буюу 72.3%-аар, бульдозер экскаватор зэрэг 38.7 сая $, буюу 15.4%-аар, автобензин 26.8 сая $, буюу 5.3%-аар, дизель түлш 20 сая $, буюу 1.9%-аар тус буурсан нь гол нь нөлөөлсөн байна. Харин суудлын автомашин өмнөх оны мууиес 22.9 сая $, буюу 2.5%-аар өссөн байна. За дараагийн график дээр мөнгөний нийлүүлэлтийн талаарх мэдээллийг харуулж байна. За оны эхний 10 сарын байдлаар бол өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бол 23.5%-аар өссөн ийм дүнтэй байна. За үүний 60 орчим хувийг бол иргэдийн зээл эзэлж байна. За аж ахуйн нэгжүүдийн зээл бол 38.8%-ийг эзэлж байна. За төрийн байгууллагын зээл 0.6%. За санхүүгийн байгууллагын болон бусад байгууллагын зээл бол 0.9%. За анхаарал хандуулах шаардлагатай зээлийн хувь хэмжээ бол 36.7% болж өссөн байна. За харин чанаргүй зээлийн хэмжээ мөн өнгөрсөн оны мууийнхээс 11.7%-аар өссөн ийм дүнтэй байна. Үүнээс болоод иргэдийн зээл 2025 оны 9-р сарын байдлаас 24.5 их найт хүрч өмнөх оны мууиес 4.5 их найт төгрөгөөр буюу 21.4%-аар өмнөх сараас 374.8 тэрбум төгрөгөөр буюу 1.5% өсөлттэй байна. Иргэдийн зээлийг нь бол ингээд төрлөөр ангиж ангилж үзэх юм бол үүнээс бол ингээд хэрэглээний зээл буюу иргэдийн зээл дотроо хэрэглээний зээлийн эзлэх хувь нь 51.3% байна. Үүнийг дотор нь төрлөөр нь ангилаад үзэх юм бол цалингийн зээл 27%, тэтгэврийн зээл 9.2%, хадгаламж орцуулсан зээл 6.8%, малчны зээл 4.7%, өрхийн хэрэглээнд зориулсан зээл 2.5%, картын зээл 1.8%, автомашины зээл 1.3% тус эзэлж байна.
За дараагийн график дээр өргөдлийн орлого зарлагын үзүүлэлтүүдийг харуулж байна. За өрхийн орлогын үзүүлэлтүүдээс харахад 700,000-аас 1.6 сая хүртэлх орлоготой иргэдийн орлогод за тэтгэврийн тэтгэмжийн орлогын үзүүлэх нөлөө бол өндөр байгаа нь харагдаж байна. За бодит орлогын өсөлтөнд цалин усны орлого 8.5%-аар за хүнтэй аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 7.5%-аар нэмэгдсэн нөлөөсөн байна. За өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа маань төвөр судалгаа. За тэгээд судалгааны үр дүнгээр бол ерөнхийдөө цалингийн өрхийн сарын дундаж орлогод бол голчны нөлөөлдөг нь цалин усны орлого. За тэгээд мөн тэтгэвэр тэтгэмжийн орлого, хүнтэй аж ахуйн үйлдвэрлэлийн орлого эдгээр үзүүлэлтүүд нь одоо голлон өсөлтөнд нөлөөлж идэг. Зарлага мөн 25 оны 3 дугаар улирлын байдлаар бодит нийт зарлага 1.9 сая төгрөг болсон байгаа. За зарлагын бодит орлогын өсөлтөнд хүнсний бус зарлага 84.4 мянган төгрөг буюу 7%-аар өссөн нөлөөлсөн байгаа. За хөтөлбөрийн энэ хэсэгт орон сууцны үн ханшийн талаарх мэдээллээс хүргэе. За орон сууцны үн өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.7%-аар өссөн байна. За үүнд бол одоо шинэ орон сууцны үн бол 11.8% буюу одоо 478 сая төгрөгтэй байна метр квадратын үн. За харин хуучин орон сууцны үн 14.7%-аар өссөн ийм дүнтэй байна. За мөн метр квадрат нь 4 сая гаруй төгрөгт хүрсэн ийм дүнтэй байгаа бол за түрээсийн орон сууцны тухайд бол нэг өрөө орон сууцны үн одоо 1 сая 400 мянга орчим төгрөг байгаа бол за хоёр өрөө орон сууцны түрээсийн үн 2 сая орчим төгрөг байна. За харин 3 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн ханш бол одоо 3 сая орчим ийм төгрөгийн үн ханштай байна гэсэн ийм судалгаа мэдээллийг үндэсний статистикийн орооноос танилцуулаад байна. За эдийн засгийн тойрон хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За дараагийнхаа мэдээллийг хүргэе. За 2026 оны төсвийн тухай багц хуулийн төслийг улсын их хурл өнгөрсөн 7 хоногт баталсан. За эх оны 1-р сарын 1-ээс бол хэрэгжиж эхлэхээр байна. За эхлээд график дээр төсвийн ерөнхий үзүүлэлтүүдийг харуулъя. За нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг бол 31.9 их найт төгрөг байхаар тооцсон. За харин нийт зардлын хэмжээг бол 32.9 их найт төгрөг байна гэж ингэж үзээд байна. За урсгал зардлын хэмжээ бол 24.9%. За хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ бол 8.6 их найт төгрөг байна гэж ингэж үзсэн. За тодруулах юм бол нэгдсэн төсвийн суур тэнцэл бол одоо хасах 2 их найт төгрөг гэсэн ийм дүн мэдээтэй байна. За энэ удаагийн төсвийн онцлогийг олон нийтийн саналдаа суурилсан, хүний хөгжлийг дэмжсэн, боловсрол эрүүл мэндийн салбарт онцгой анхаарсан, за мөн хувийн хөгжлийг дэмжсэн төсөв боллоо гэж одоо бодлого боловсруулагчдын зүгээс онцолж байна. За өөр нэг онцлог нь засгийн газрын өргөн барьсан төсөвт нийт 1.3 их найт төгрөгийн хөдөлгөөн орсон ийм төсөв байлаа. За тодорхойлбол 2026 оны улсын төсөвт цалин тэтгэврийн тэтгэмжийн зардлыг бол энэ оныхоос 884 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. За багш эмч нарын цалинг бол эх оноос эхлэн одоо 2.8 сая төгрөгт хүргэнэ. За 2027 оноос эхлээд 3.5 сая төгрөгөөр тооцсон бол тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг бол инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр болоод байна. За мэдээж хэрэг орлого маань өөрөө хэмжээ хязгаартай учраас орлогыг бол одоо хийсвэрээр нэмж одоо цалин нэмж болохгүй. Тийм учраас бол өөр зүйлд одоо төсвөлөгдөөд одоо хуваарлагдсан байсан төсвийг бууруулах замаар бол цалин нэмэх ийм арга хэмжээ бол сая хурал дээр бол шийдвэрлэгдэж одоо төсөв батлагдлаа. За урсгал зардал буюу одоо нийт одоо төсвийн маань 75% бол урсгал зардал байдаг. Цалин тэтгэвэр халамж одоо гэх мэт одоо зардлууд юм ээ. Эдгээр зардлуудыг болвол боловсрол эрүүл мэндийн салбарын одоо зардлыг оруулалгүйгээр за мөн төрийн албан агчдын цалин хөлсийг бол хасалгүйгээр за бусад одоо урсгал зардлыг 12.8%-аар одоо хувилж одоо бууруулах ийм замаар бол 400 гаруй тэрбум төгрөгийн их усвар бол гаргасан. За мөн гадаадын зээлийн одоо ашиглалтыг бол бууруулах замаар бас 300 гаруй тэрбум төгрөгийн зардлыг бол шийдвэрлэлээ. За мөн одоо үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтаас за тухайн одоо хөрөнгө оруулалтын гүйцэтгэлдээ уялдуулаад бууруулах боломжтой гэж үзсэн одоо зарим хөрөнгө оруулалтыг бол бууруулах замаар бол ийм их усрыг бол гаргасан байж байгаа. За энэ нь бол одоо зөвлөж хэлэх юм бол нийт одоо төсвийн хэмжээнд бол 1.3 их найт төгрөгийн одоо хөдөлгөөн орсон.
За энэ урсгал зардлынхын зөвлөж хэлэх юм бол нэг ойролцоогоор нэг 5-6% өөрчлөгдсөн гэсэн. За урсгал зардлыг ийхүү нийтдээ одоо 969.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх их усүрийг одоо урсгал зардал болон хөрөнгийн зардлаас бол гаргаж ирээд байгаа. За тодорхойлбол урсгал зардлаас 600 гаруй тэрбум төгрөг хэмнэсэн бол за хөрөнгө оруулалтын зардлаас мөн 300 гаруй тэрбум төгрөгийг танах байдлаар бол энэхүү зардлыг бол бий болгосон гэдгийг бол онцолж байгаа. За тодорхой бус байдал 2026 онд хэвээр үргэлжиж одоо төвхөн эдийн үн ханш ус харьцангуй буурсан ийм нөхцөл байдалтай үед одоо засгийн газраас энэ оны төсвийг бол өргөн барьж батлуулсан. За уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг бол одоо эх онд нэмэгдүүлэх ийм зорилтыг бол тавиад байна. За хөрөнгө оруулалтын зардлыг ч гэсэн одоо бууруулахгүй байх ийм зарчим баримтаасан. За ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг засгийн газраас өргөн барьснаас нэмж батлаад байна. За яг ер нь төсвийн хөрөнгө оруулалтын яг дийлэнх хөрөнгө оруулалт хийдэг 5 салбар байдаг. За боловсролын салбар, эрүүл мэнд, за тэгээд эрчим хүч, зам тээвэр, тэгээд суур дэд үтц. За тэгэхээр энэ 5 салбарт бас дийлэнх хөрөнгө оруулалт хийгдэнэ. За яг санхүүжих дүнгийн хувьд за энэ бүсчилсэн хөгжилтөд уялдаа зам тээврийн салбар дээр хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдэнэ. За боловсролын салбарт бол 1.1 их найдын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ өөрөө гадаад зээл тусламж төсвийн хөрөнгө оруулалтаа уялдуулаад тэгэхээр энэ хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд бол бодлогын хувьд яг бид нар 2 ээлжийн коэффициент сургуулиудаа хүргэх. За цэцэрлэг бол яг 1 гэсэн ээлжийн коэффициенттай байх тий. Нөгөө талдаа энэ захимжилттай холбоотой тоног төхөөрөмжийн хангалт, боловсролын салбар, сургалтын үйл ажиллагаанд цахим одоо шилжилтийг бий болгох. За бас нэг одоо эх онд онцлог салбар бол онцгой байдлын салбар байгаа. Тэр онцгой байдлын салбарт ялангуяа хөдөөгийн одоо гал унтраах, аврах ангийн хүчин чадлуудыг нэмэгдүүлэх, шинээр барих 5 одоо аврах гал унтраах анги тусгагдлаа. За онцгой байдлын салбарын одоо тоног төхөөрөмж те энэ онцгой байдлын албан агчдын хувцас хэрэглэл тоног төхөөрөмжийн хангалтыг бас нэлээд нэмэгдүүлсэн. Энүүгээрээ бас онцлог аваад. За төслийн тоо бол 738 байгаа. Та бүхэн санаж байгаа бол бид нар өргөн барьсан төслөл 549-ээс тэгэхээр 200 гаруй төслөөр нэмэгдэж батлагдсан. За шинэ хөрөнгө оруулалт маань өргөн барьсан дээр бол 149-ээс бас сая 238 болж нэмэгдээ. Тэгэхээр яг өмнөх одоо 22 жилийн өмнөхийг харах юм бол дандаа 1000-аас дээшээ батлагддаг байсан бол эх онд 738 төсөл хэрэгжчихнэ. За дараагийн мэдээлэл хүргэе. За талин тэтгэврийн зардлыг 800 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь эх жилүүдэд одоо урсгал зардлын хэмжээ энэ хэмжээгээр одоо тэлээд явах ийм нөхцөл байдал бол бий болж байгаа. За нөгөө талдаа эдийн засгаа тэлэх, экспортоо нэмэгдүүлэх, за нэг салбараас хараат байдлаа бууруулах зайлшгүй шаардлага нөхцөл бий болоод байгааг бол эдийн засгчдын зүгээс сануулж байна. За өөрөөр хэлбэл хамгийн анхаарал хандуулах ёстой зүйл нь бол уул уурхайн бус экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх явдал гэж үздэг. За яагаад гэвэл нүүрсний үн буураад за экспортын хэмжээ буурахад бүх зүйлд одоо доголдол үүсч болохгүй. За энэ оны тухайд ийм нөхцөл байдал бий болсон ч одоо зэсийн ханш өндөр байсан экспорт нэмэгдснээр асуудлыг бол арай одоо гайгүй хэмжээнд бол бариад байна гэдгийг бол хэлж байгаа. За тэгвэл уул уурхайн бус орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгийг харъя. За нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямар байна вэ гэдгийг бас график дээр зарим тоо мэдээлэлээс үзэгч та бүхэндээ харуулъя. За тодруулах юм бол өнгөрсөн оны дүн мэдээгээр бол нийт экспортын 90 гаруй хувийг одоо уул уурхайн салбар эзэлж байна. За ердөө 7% уул уурхайн бус салбар эзэлж байна гэсэн ийм дүн мэдээг бол энэхүү график дээр харуулж байна. За цаашлах юм бол одоо уул уурхайн бус экспорт дотроо одоо ямар бүтээгдэхүүн бид нар одоо олон улсын зах зээл дээр нийлүүлэх боломжтой байна вэ гэдгийг дараагийн график дээр харуулж байна. За тодруулах юм бол 30 орчим хувийг одоо Ямааны одоо ноолуурын бүтээгдэхүүн эзэлж байна. За харин тунгаасан зис ба хайлшийн экспорт бол 10.6%. За харин боловсруулсан махны экспортын хэмжээ бол одоо уул уурхайн бус экспорт дотроо 8.5%-ийг эзэлж байна. За 8.1%-ийг хонь Ямааны мах, за үлдсэн хувийг нь бол бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна. За харин тус салбарын экспортын орлогын 33%-ийг ноос ноолуурын бүтээгдэхүүн
одоо дийлэнх хэсгийг нь бүрдүүлж байгаа бол хагас боловсруулсан байдлаар экспортод гаргаж байна. За хөдөө аж ахуйн түүхийн үедээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож одоо олон улсын зах зээлд нийлүүлэх нь манай улсын одоо хамгийн том давуу талаа гэж үздэг. За тийм учраас Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс санаачилж, за Монгол Улсын засгийн газар болон Төв банкны зүгээс санхүүжилтийн механизмыг бий болгож, за хөрөнгө оруулалтыг одоо аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтөө зээлээр олгох ийм ажлыг бол эхлүүлээд байгаа юм аа. За тэгээ мэдээж одоо Монгол улсын нийт хүн амын одоо тодорхой хэсэг нь ялангуяа ажил хүчний сая гаруй ажил хүчин бол энэ уулуурхан бус салбарт байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг бас энэ салбар бүтээж байна. Тэгэхээр ажил хүчний оролцоо өндөртэй энэ салбарыг дэмжих нь бол бас ирээдүйд нийгмийн талаас ч гэсэн зөв бодлого л гэж харж байгаа. За тэгээд ялангуяа манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол өөрөө түүхий маягаар экспортлогдчихсэн. Тэгэхээр айлхаар энийг нэм өртөг шингээж Монголдо илүү их одоо нэм өртөг шингээсэн маягаар гарах юм бол нэгдүгürt мэдээж экспортын үнийн дүн өснө. Хоёрдугаарт бол ажил хүчний оролцоо гэдэг талаас нийгэмд бол бас их өгөөжтэй орлого болно л гэж харж байгаа. За Монгол банкны дээр хийсэн судалгаагаар бол бүр эцсийн бүтээгдэхүүн болгоод ноолорыг гаргах юм бол одоо 10,000 тонн жил болгон одоо авдаг 10,000 тонн түүхийн ноолор өөрөө эцсийн бүтээгдэхүүн болоод 1.4 тэрбум долларын орлого олох боломж байна гэж харагдаж байгаа. Тэгээд энийг одоо бусад юмтай харьцуулах юм бол одоо жишээлбэл одоо манай зэсийн экспортын Эрдэнэ төлөвлөр бол жилдээ бол тэрбум гаруй долларын орлого олдог. Тэгэхээр бол зөвхөн ноолор өөрөө Эрдэнэтэй бас адилхан болох боломжтой гэж харагдаж байгаа. Энэ бүхэн эцэстээ юун дээр очно одоо тулж ийн үг гэхээр зэрэг Монгол улс өөрөө ийм жижиг зах зээл учраас бид нар энэ бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр, дэлхийн барааны зах зээл дээр, дэлхийн эргэлтэнд л авчиж нийлүүлж чадахгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэтэй Монгол улсын уулуурхаан бус салбарын бүтээгдэхүүнүүд энэ асуудлыг шийдэх юм бол энэ салбар өөрөө өсөж тэлж өргөжнө гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд маш олон хүчин зүйл бол нөлөөтэй. Нэгдүгээр түрүүн хэлсэн бүтээмж. За бүтээмж гэхээр зэрэг энд бол хүний нөөц, капитал тоног төхөөрөмж, технологи энэ зүйл хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг хийхин зэрэгцээгээр дээрэс нь Монголын уулуурхаан бус бүтээгдэхүүнүүдийг одоо дэлхийн зах зээлд таниулах энэ брендингийн асуудал бас чухал. За түүнээс гадна энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тээврийн асуудлыг, санхүүжилтийн асуудлыг бас давхар шийдвэрлэх хэрэгтэй болж таарч байгаа. Дээрэс нь энэ салбарын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд холбохын тулд манай улсаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах улс орнуудын тавьдаг стандарт шаардлагуудыг бид нэр хангадаг, биелүүлдэг болох шаардлагатай байна. Тэгэхээр зэрэг энэ бүх асуудлуудыг шийдэхин тулд бол Монгол улсад сүүлийн жилд нэлээд олон ийм хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь бол жишээлбэл Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа одоо цагаан алт байна. За дээрэс нь одоо Монгол улсын хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилготой хүнсний хувьсгал байна. Гэх мэтлэн ийм олон одоо хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүрэхийн тулд Монгол банк бол бодлогын институцийн хувьд бол энэ дээр энэ арга хэмжээнүүдийг бол ер нь байнга зохион байгуулж байгаа. За экспорт хийх аж ахуйн нэгжүүд заавал олон тэрбум долларын эргэлдүүлэх том хөрөнгө оруулалт шаардахгүй. За жижиг дунд үйлдвэрүүд ч гэсэн олон улсын зах зээл дээр гарах боломжтой. За гол нь олон улсын стандартын дагуу за хүний хэрэгцээ сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэж үздэг. За хөнгөн үйлдвэрийн салбарт урт хугацааны бага хүүтэй хөрөнгө оруулалтын их үүсвэр бол шаардлагатай байгааг энэ салбарын холбооноос уламжилж байна. Бид нэр ноосо эцсийн бүтээгдэхүүнийг цагаан алт болгохын тулд түүнийг эерэх шаардлага үүсчихэд байгаа. За ягаад эерэх шаардлага бид нар яг тулгууцсан асуудал байна вэ гэхээр энэ эерэх үйлдвэр чи өөрөө бий болгоход бол их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. 1-2 жилдээ бол ингээд хийсэн хөрөнгө оруулалтанд нөхөх боломж байхгүй. 5 ба түүнээс дээш жил 10 жил одоо нөхөх боломжтой байдаг. Ийм учраас бол энэ дээр заашгүй төр засаг бол онцгой анхаарч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Ер нь бол Монгол үйлдвэрлэв гэдэг одоо Made in Монгол гэдэг чинь өөрөө дэлхийд бол маш их үн цэнтэй бүтээгдэхүүн болж байгаа. Ийм учраас бид нар яаралтай энэ өөрсдөө байгаа энэ асар их нөөцөө эднийг эцсийн бүтээгдэхүүн болгож ийж энэ олон улсын зах зээлд гаргах тийм одоо яалчгүй эрэлт өсчихэд байгаа гэсэн. За эдийн засаг нэг өсөөд нэг буураад байх нь одоо тиймч таатай зүйл биш. За өрхийн амжиргааны төвшөнд нийгмийн одоо хөгжид сайнаар нөлөөлөхгүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн одоо Монгол улсын түүх бол харуулж байна. За нөгөө талдаа эдийн засгийн савлгааг дагаж хөдөлдөг нэг зүйл нь үнийн өсөлт байдаг. За тиймээс эдийн засгийн тогтвортой өсөлт чухал гэж судлаач эдийн засгийн зүгээс бол зөвлөдөг. За тогтвортой өсөлтийг бий болгох суурь нөхцөл нь нэг салбарын хамаарлыг бууруулах явдал гэж
тодорхойлоод байна. За үзэгч та бүхэндээ эдийн засгийн тойрон нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг хүргэлээ.